Сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдрийн хичээл бүх нийтийн Японы намны 26 дугаар хичээлийг орно. За хичээлдээ орцгоё хүмүүстээ. Өнөөдрийн хичээлийн гол зорилго маань харилцагчдынхаа нөхцөл байдлын талаар лавтхан асуух, өөрийнхөө нөхцөл байдал болон түүний шалтгааныг тайлбарлаж чаддаг болох, шалтгаан болон нөхцөл байдлаа тайлбарлаад ийдгээр гуйж чаддаг болох, шалтгаан болон нөхцөл байдлаа тайлбарлаад зөвлөгөө болон зааварчилгааг хүсэж чаддаг болох нэ. За энэ нөхцөл маань үйл үг и тэмдэг нэрийн араа и тэмдэг нэр нь фуцуке буюу энгийн хэлбэр дээр шууд ин диска гэж залгагдах нь. На тэмдэг нэр үгэн дээр даан наагаар солигдоод нандиска гэж хувирах нь байна. За хүсэлт илэрхийлэх ийхгээр гуйх үед л үйл үг нь тэ хэлбэр дээр итатакемасенка гэж хувирах нь. Заавар болон зөвлөгөөг хүсэх үед үйл үг нь та хэлбэр дээр тара и диска гэж хувирах нь байна. За өнөөдөр үзэх нөхцөлийн талаар хэдүүлээ ярилцъя. Нани энэ диска лавтхан асуух. За энийг өгүүлбэр дээр тайлбарж өгье. Ватанебе сан ва токи Осака бен о цукаймас нэ. За Ватанебе гоо үе Осака айлгыг ашиглах юм гэж байна. За Осаканы сүндэ итан диска гэдэг маань өмнө нь Осакад амьдардаг байсан юм уу гэж лавтхан асууж байна. За хариулт нь жугосай маде Осаканы сүндэ ямашта гэд тийм ээ 15 нас хүртлээр Осакад амьдардаг байсан гэж байна. За энэ өгүүлбэр маань лавтхан асуух өгүүлбэр болж байна тийм ээ. За дараагийнх нь харъя. Дооште нани энэ диска гэж байна. За энэ учир шалтгааныг нь одоо тайлбарлах гэж байна тийм ээ. За дооште окуретен диска гэж байна. Яагаад хоцорсон юм бэ гэж байна. Энэ нь болохоор өмнө нь хоцордгүй ингээд байнга байдаг байнга үргэлжилдгээс ингээд өөр хэлбэрт шилжээд хоцордгүй юм чинь гинт хоцорхоор нөгөө хүн маань учир шалтгааныг нь тайлбарлаж асууж байгаамаа. Яагаад хоцорсон юм бэ гэж. За хариулт нь базуга конакаттан дисгээд автобус ирээгүй учраас гэд. Йоку каракэни икимаска гэд. Хариулт нь ие амари икимасен. За караке ва суки жанай дисгээд учир шалтгаанаа тайлбарлаж байна. Үгүй би бараг явдгүй каракет дургүй гэсэн утга санааг илэрхийлж байна. За 4-5 нь нани энэ диска итатакемасенка. За нани энэ диска тара и диска гэж хүсэлтээ илэрхийлээд ийхгээр гуйх заавар зөвлөгөөг хүсэх үед ашигладаг байна. За энэ сүүлийн өгүүлбэр дээр харъя. Нихонго де репото кайтан диска гэд. Японы хэл дээр репото бичсэн юм гэд ийхгээр хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэгээд до кайтара и диска гэд. Яаж бичвэл зүгээр вэ гэж байна тийм ээ. Тэр нь заавар зөвлөгөөг хүсэж байна гэсэн үг тийм ээ. За чотто мите итатакемасенка гэдэг нь жоохон үзээд шалгаад өгөхгүй юу гэд ийхгээр гуйх үед итатакемасенка гэдгийг оруулах нь байна. Өнөөдрийн үзэн хичээлээ ашиглаад 26 дугаар хичээлийн дасгалуудыг ажиллаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.